Мэдлэг 7 сарын 15 эзэн минь үнний мэдлэг бол бүх найдвар хүслийг яг л хатсан өвс шиг шатаадаг гал юм. Үүнийг самаадыг гэж ойлгодог. Зүгээр чимээгүй байхын нэр биш. Харигха ийхүү асуув. Хаантан минь тэнцвэрт байдалд баттаа орсон хүний хийсэн бүх үйлдэл баяр баясгалан бий болгодог. Бусдын хийсэн нь харин тийм байдаггүй. Таны сэтгэлд ямар ч бодол ойлголт төрдөггүй. Самаадыг их тэрхүү дээд амар амгалан төлөвт та баттаа оршиж байна уу? Сурагхуу хариулав. Багш минь ээ, зөвхөн бодол ойлголтоос ангид байх сэтгэлийн тэрхүү төлөв байдлыг яагаад самаадий гэж нэрлээд байгааг хэлж өгөөч. Хэрэв хүн үннийг мэддэг бол тэрээр байнга үйл хөдлөл хийж байсан ч эсвэл бясалгал хийж байсан ч түүний сэтгэл самаадыгийн төлөв байдлыг хизээ нэгэн цагт алддаг гэж юу? Үгүй. Гэгээрсэн хүмүүс ертөнцийн үйл хэрэгт оролцож байсан ч үрд самаадид байдаг. Нөгөөтөг үр сэтгэл нь амар амгалан бос хүн зөвхөн бадамж ухаа завилгаагаар сууснараа самаадыгийн сэнгэлийг эдэлж чаддаггүй юм. Дээд ухамсар нь үнний мэдлэг бол бүх найдвар хүслийг яг л хатсан өвс шиг шатаадаг гал юм. Үүнийг л самаадий гэж ойлгодог. Энэ бол зүгээр суухын нэр биш юм. Мөнхийн сэтгэл ханамж оршин буй зүйлийг тодорхой хүлээж авах чадвар бий үгүй үзэл эгогүй байх эсрэг тесрэг хослолуудад захирахдахгүй байх төвшөөрөөс болон олж авах эсвэл татгалзах гэсэн энэ хүслээс ангид байх тэр төлөвийг самаадий төлөв гэдэг. Өөрийгөө танин мэдхүү гэгээ татсан яг тэр мөчөөс эхлэн нэгэн хүний хувьд самаадыгийн төлөв байдал мөнхийн болдог юм. Тэрээр түүнийг хизээж алдахгүй бөгөөд хоромхон зуурч тасалддаггүй. Цаг хугацаа урагшлахаа мартдаггүйтэй адил өөрийгөө таньсан, мэдсэн тэр хүн өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг мартдаггүй юм. Материаллык зүйл үрд материаллык байдагтай адил өөрийгөө танин мэдсэн мэргэн хүн үрд өөрийгөө танин мэдсэн мэргэн хүн хэмээр байдаг. Тиймээс би үргэлж сэрүүн, гэгээрсэн, ариун, дотоодод амар амгалан бөгөөд самаадыгийн төлөв байдалд байдаг. Өөр яаж байх вүлээ дээ? Өөрийнхөө тэрхүү жинхэнэ мөн чанараас өөр ямар нэгэн зүйл яаж байх вүлээ? Бүх цаг үед, бүх арга замаар зөвхөн өөрөө л бүхний доторх бүх зүйл байхад самаадыгаас өөр төлөв байдал яаж байх юм бэ? Мөн юуг самаадий гэж нэрлэж болох вэ? Паригха хэллэв. Таантан минь та гарцаагүй бүрэн гэгэрэл төрч. Та дээд баяр баясгалан, адислал, амар амгалан, уян зөөлөн хийгээд ариун байдлаараа гэрэлтэн цацран гийж байна. Танд би гэх эго үзэл, хүсэл тачаал, эсвэл дургуутслын аль нь байхгүй байна. Сурагхуу өргөжлүүлэн мэргэн минь үнэндээ хүсэж шунах эсвэл татгалзах хаях үн цэнтэй зүйл гэж юу ч байхгүй. Учир нь эдгээр зүйлсийг объект гэж харж байгаа цагт тэдгээр нь зүгээр л ухагтхан хүлээж авалт болон ойлголтоос өөр юу ч биш юм. Юу ч олж авах үн цэнгүй. Үйд юунаас ч татгалзах үн цэнгүй гэдэг нь дагаад л гараад ирдэг. Сайн ба
муу, агуу ба өчүүхэн, зохистой эсвэл зохисгүй гэх мэт бүгд хүсвэжтэй байх гэсэн ойлголт дээр суйлдад байдаг. Хүсвэжтэй байх нь ямар ч утгагүй болох үед бусд нь огт гарч ирэхгүй болдог. Энэ ертөнцид харагдаж байгаа бүхэнд уус, далай, тэнгис, оймод, эрэгтэй эмэгтэй хүмүүс болон бүх эд юмсад үнэхээр ямар ч мөн чанар байхгүй. Тиймээс тэднийг хүсэх хүсэл үгүй болдог. Хүсэл үгүй болох үед зүрх сэтгэлд дээд амар амгалан морилдог. Үргэлжлээд 7 сарын 16 хүний зүрх сэтгэлд жинхэнэ хүсэл шуналаас ангид байдал болон өөрийгөө танин мэдхүйг бий болгодог эдгээр зүйл нь цорын ганц жинхэнэ найз нөхөд ариун судар юм. Басиста ийхүү үргэлжлүүлв. Ийхүү ертөнцийн үзэгдлийн хуурмаг мөн чанарыг тунгаан бодож бие биедээ харилцан хүндэтгэл үзүүлсэний дараа Сурагху Парикха нар тус тусын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж айр ам энэхүү мэрэгэн ухаанд баттай оршиж эго би гих үзлийн бохир ойлголтыг зүрх сэтгэлээсээ авчээ. Үүний дараа чи ямар нэгэн үйл хөдлөлд оролцсон ч түүнд үл хүлэгдэх бөгөөд загсны нүд далайн усанд өвддөггүй адил чи үйл хөдлөлтөө хизээж бохирдохгүй. Мөн автахгүй. Хүний зүрх сэтгэлд жинхэнэ хүсэл шуналаас ангид байдал болон өөрийгөө танин мэдхүйг бий болгодог тэдгээр нь л цорын ганц жинхэнэ найз ариун судар юм аа. Гурван ертөнцийг нийлүүлсэнтэй тэнцвүүц өндөр гэгээн агуу уул байдаг. Тэр уулан дээр мэрэгэн Артигийн даяанчийн овоохой бий. Тэнд Прахаспати болон Шукра хэмээх хоёр мэрэгэн амьдардаг байсан бөгөөд тэд тус бүр нэг хүүтэй байсан ба Виласа болон Паса гэдэг нэртэй байж. Цаг хугацаа өнгөрөхөд Прахаспати, Шукра хэмээх хоёр ахмад мэрэгэн энэ хорвоог орхижээ. Гашуудалд авсан хоёр залуу зохих оршуулах зан үйлийг гүйцэтгээд эцгээ алдснаас болж тэд эд хөрөн, эд баялаг зэргийг огтхонч сонирхохоо болж улмаар хоёулаа өөр зүг рүү явж хисүүчлэн амьдрах болж. Нилээд хэсэг хугацааны дараа тэд дахин нэгэнтэйгээ уулзжээ. Валиса найз Бхасада ингэж хэлжээ. Хамгаас хайрт найз минь, чамтай дахин уулзах ямар их баяр баясгалан юм бэ? Бид саснаас хойш чи юу хийж байснаа надад хэлээч. Чиний даяан үр дүнгээ өгвөө. Чиний сэтгэл ертөнцийн хүсэл тачаалын шатам халуурлаас салж чадаа юу? Чи өөрийгөө танин мэдхүйд хүрсэн үү? Надад хэлээч, чи сайн аз жаргалтай байна уу? Паса хариулв. Маш дотны найз ах минь, чамтай дахин уулзсандаа би өөрийгөө туйлын азтай тооцож байна. Гэвч энэхүү ертөнцийн хурмаг үзэл дунд хэсүүчлэн яваа бид дээд мэрэгэн ухаанд хүрэх хүртэл сэтгэл зүйн энэ гажуудалд зогсох хүртэл яаж хизээ нэгэн цагт сайн аз жаргалтай байх вүлээ дээ. Энэхүү ертөнцийн сансара далайг гатлах хүртэл бид яаж сайхан аз жаргалтай байх юм бэ? Сэтгэлээс төрсөн найдвар, хүсэл шунал бүрэн устгагдах хүртэл бид яаж сайн аз жаргалтай байх вүлээ? Өөрийгөө танин мэдхүйд хүртлээр бид энэхүү төрөлт хийгээд үхлийн хавтгаад иргэн ирж хүүхэд нас, залуу нас, эдэр нас, хөгшрөх болон үхлийг туулах болно. Бид дахин ямар ч мөн чанаргүй, ямар ч утгагүй үйлдэл болон эдгээр туршлагуудад өөрсдийгөө оролцуулсаар л байх. Хүсэл шунал нь мэрэгэн ухааныг устгадаг. Мэдрэхүүн хүсэл тачаалыг хангахын төлөө төөрөлдсөөр амьдрал маш хурдан урсан оддог юм. Сэтгэл мэдрэхүүн таашаалын сохор худаг руу ундаг. Биднийг өөрийгөө танин мэдхийн нөгөө эрэгт хүрэх маш сайн тээврийн хэрэгсэл бол энэ бие махбод. Яагаад хэрхэн ертөнцийн хүсэл тачаалын намагт
ундаг нь үнэхээр гайхамар юм шүү. Нүд ирмэх зууртал сэтгэл гэгдэх энэ бяцхан долгисол аимшигтай болдог. Хүн өөрийн жинхэнэ үн чанарт нь өчүүхэн төдий ч хамааралгүй тэрхүү байдаг уй гашуу, зовлонг, мунхгаасаа болоод л өөртөө нааж эцэст нь өрөвдмөр зовлонтой болчихдог. Ийхүү бие биетэйгээ ярилцаж ертөнцийн мөн чанарыг судлан таньсны үр дүнд тэд удалгүй дээд мэргэнд хүрчээ.